Энэ өдрийн минь төргий. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар бас нэг 3 одоо чухал асуудлуудыг хилцэж хэрэгжилтийн явц үндсэн чиглэл мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр энэ асуудлуудын одоо хэрэгжилтийн явц ямар байгаа, ер нь үр дүн тайлан энэ бүгдийг сонсож гişүүд бол бас нэлээд олон асуулт санал хэлж явах шиг байна. Ер нь өчтөр их хурлын дараа бас хэлсэн тийм ээ. Ер нь асуудал танилцуулж байгаа энэ сайд нар, чиг үүргийн сайд нар энэ төр ер нь сууж асуултанд хариулж байгаарай гэсэн өнөөдрийн байдлаар бол одоо ингээ үдээс хойш болоод хурал бол бас нэг жоохон задгаарж ингэж гişүүдч бас цөөхөн байна. Тэгэд сайд нарч бас цөөн тал руу бол ороод ирлээ дээ. Тайлан 3 янзын одоо тайлан үнэлт орж ирсэн эдийн засгийн байнгын болон төрийн байгуулалтын байнгын хамтарсан хуралдаанаар бас нэлээд олон асуудлуудыг ярьсан. Өнөөдөр бол би нэг 2 асуулт асууя гэж бодож байгаа. Сангийн яам сайд маань байна уу юу? Энэ бизнес хөрөнгө оруулалтын орчин татвар нийгмийн даатгалын шинжилгээ хийх зорилтын энэ 3.2-1-4 дээр бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтлана гэсэн байна. Энэ зорилтын хэрэгжилт нь өнөөдөр 70%-тай. Харьцангуй ингээд хэрэгжилтийн явцыг харахаар бол 70 гэдэг бол бас өндөр тоо. Тэгэхээр миний сонирхол татаад байгаа асуудал энэ хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт орсон юм уу? Өөрөөр хэлбэл хууль заасан татварын хэмжээ буурч чадсан юм уу? Эсвэл одоо хэрэгжиж байгаа энэ хувь хүний орлогын албан татварын 23 дугаар зүйлийн 23-ийн 1 хэсэг заасны дагуу жилийн 36 сая хүртэл төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдэд жилд 240 мянган төгрөгийн энэ хөнгөлөлт үзүүлээд байгаа. Энэ нь одоо татварыг иргэдийн татварын ачааллыг бууруулад байгаа мó татварын хөнгөлөлт үзүүлээд байгаа гэж энэ 240 мянган төгрөгөө сангийн яам ер нь үзэж байгаа юм болов? Тэгээд ингээд тооцоолоод би бас сонирхлын үүднээс 0-ос нэг хэдэн шатлал гаргацсан байгаа. Энэ нь болохоор албан татвар нөгөө хувь хүний орлогын албан татварын 2020 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хуулинд нэг юм шатлал гаргацсан байгаа 6. 0-ос 6 сая хүртэлх цалинтай иргэд гэж байгаа. Энийг ингээ бодоод үзэхээр сард 500 мянган төгрөгийн цалинтай иргэд. Энд 240 мянган төгрөгийн энэ татварын хөнгөлт гэдэг юм хамаарч байгаа. Тэгээ өнөөдөр яг Монголын нийгэмд 500 мянган төгрөгийн цалинтай иргэд ер нь аж ахуй нэгж хувийн байгууллагад байдсан болов яг хэд байдсан бол энэ хөнгөлтийг одоо эдэлж чадж байгаа 500 мянган төгрөгийн цалинтай иргэд. За 6-аас 12 сая төгрөгнийх энэ нь болоод сая төгрөгийн орлоготой иргэд 216 мянга. 12 саяас 18 сая хүртэл 192 мянга, сая 500 мянган төгрөгийн хэрвээ орлоготой байх юм бол хамгийн сүүлд одоо 30 саяас 36 сая хүртэлгээд сарын 3 сая төгрөгийн орлоготой иргэн хүн бол жилдээ 120 мянган төгрөгийн хөнгөлт авнаа л гэсэн үг. Тэгэхээр тэрийг сард хуваахаар сард ерөөсө 10 мянган төгрөг шүү дээ. Өнөөдөр 3 сая төгрөгийн жилдээ орлоготой иргэн бол ерөөсөө 120 мянган төгрөгийн хөнгөлт эзлэл сард 10 мянган төгрөгийн хөнгөлт авч байгаа. Өнөөдөр 10 мянган төгрөг гэдэг чинь юу вэ? Зүгээр л энэ ордны өдрийн хоол чинь 14,900 шүү дээ. Тэгэхээр ийм харьцангуй юм явж 500 мянган төгрөгийн орлоготой иргэд нь 240 мянган төгрөгийн хөнгөлт авчаад сард 20 мянган төгрөгийн хөнгөлт авч байна. Энийг сангийн яам нэг тодорхой хариулаад өгөөч. За энийг одоо татварын хөнгөлт гэдэг байгаа мó иргэдэд учирч байгаа татварын хөнгөлт ачааллыг бууруулад байгаа мó гэж үзэж байгаа мó 500 мянган төгрөгийн цалинтай иргэдийн тоог нэг статистик тоог нэг гаргаад хэлээд гэж. За хоёрдугаарт нь болохоор энэ бизнесийн татвар нийгмийн даатгалын шинжилт хийнэ. Энэний 3.2-1 За Батчим гишүүний 1 минут сонгоё. Сангийн сайдыг дуудаарай. За татвар нийгмийн даатгалын шинжилэл хийх зорилтын 3.2-1-6 энд ямар зорилт вэ гэхээр ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан хөнгөлөлттэй байна тийм нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Гэтэл өнөөдөр энэний хэрэгжилт нь 30%-тай. Энэ заалтыг хувийн хвшил компаниуд асар их хүсдэг. Ганц энэ заалтыг. Яг бол нөгөө ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах тэдгэрт ажиллах гэрээний дагуугээд нийгмийн даатгалын шимтгэл тооцож авч байгаа ажил олгогчид дарамт болсон ганцхан заалт энэ байгаа байхгүй. Энийг одоо засаад зохицуулаад ороод ирж болдгүй юм болов. Баах юм тайлгнсан байгаа байхгүй юу? Нийгмийн даатгалын багц хууль, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын хууль энэ
одоо даатгалын хуулийг боловсруулж байгаа гэдэг нэг олон тийм дарамттай зүйл тайлагнаад ороод ирсэн байна. Тэрнийхэн оронд энийг За хэн хариулт өгөх вэ? Сангийн сайд хайцсан. За сангийн яамны төрийн нэр эмчгэн дээр Ганбатар хариулт өгье. За Батчим гишүүний асуултанд хариулъя. За сангийн яамны засгийн газраас мөн улсын хурал гавын гишүүнээр бас ахлуулсан ажлын хэсэг бол энэ он гараад 1 сараас эхлээд татврын шинжилгээ асуудлаар бол орон дээр хилцүүлэг хийж байгаа. Нийтдээ татврын шинжилгээ хилцүүлгээр 11 мянга гаруй иргэн аж ахуйн нэгж оролцож байна. 170 мянга гаруй ингээд санал өгөөд энэ дээр бол анализ яг таны хэлж байгаагаар яг одоогийн үйлдэл хэрэгжиж байгаа татврын хуулийн дээр бид ямар хөө байр суурь барих вэ? Бизнес болон хувийн иргэдийн дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг ийм байдлаар бол ажиллаж байна. Нийт нь ирсэн 170 мянга гаруй санал дээр зөвхөн дотор нь англиад үзэхдээ за татврын хувь хэмжээг бууруулъя гэдэг дээр 56% нь бол нийт 170 мянган саналаас 56% татврын хувь хэмжээг бууруулах гэдэг санал өгсөн байна. 17% нь бол хөнгөлт чөлөөлтийг нэмэгдүүлэх. За 15% нь бол татвар гайлан байгууллага үйл ажиллагааг сайжруулах. 12% нь татврын хууль тогтоомжийг ойлгомжтой болгох гэдэг ийм байдлаар бол үзэж байгаа. Хувь хэмжээ бууруулах дотор нь бол хувийн орлогын албан татврын хувь хэмжээг бууруулж өгөөч гэдэг ийм санал бол 12% нь бол ирчээд байна. Гол хувь хэмжээнд бол яг нөөттэй холбоотой саналуд бол дэлгэр нэрсэн. За мөн тэр хөнгөлт чөлөөлтийг нэмэгдүүлж өгөөч гэдэг санал дээр хувийн орлогын албан татврын хөнгөлт чөлөөлтийг нэмэгдүүлж өгөөч гэдэг нь бол 29% бол ийм санал өгсөн. Тэгээ энэ дээр бол засгийн газар дээр бол хилцүүлэг хийгээд саналаа боловсруулад гавын шигшөөнөөс ахалсан ажлын хэсэгтэй хамтраад ингээд бол ажиллаж байна. Тэгээд бол энэ асуудлыг бол улсын хуралд бол өргөх хэмжээнд энэ хуулийн татврын шинжилгээ асуудлыг өргөн барих хэмжээнд бол ингээд бол ажиллаж байна. За мөн татврын хувийн орлогын албан татврын тухай одоо үйлчилж байгаа хуулийн 23-1 заасан хөнгөлт нь бага дунд орлоготой иргэдэг дэмжих зорилгоор хэрэгждэг цалингийн орлоготой иргэдийн татврын ачааллыг 5 хүртээр бууруулж хөнгөлдөг байгаа. Энэ хөнгөлтөд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 700 гаруй мянган иргэд хамрагдаж 115 тэрбум төгрөгийн хөнгөлт бол эдэлсэн бол ийм бол тоо мэдээлэл бол танилцуулж байна. За Бүрэн Батчим гишүүн тодруулжсоё. За миний яг Ганбатар миний одоо яг асуултанд тодорхой хариулт төгсөнгөө л дээ. Би тэр нөгөө нэг та шатлалаа мэдж байгаа бох тийм ээ. Одоо нөгөө хувь хүний орлогын албан татврын хууль 2020 оноос хойш хэрэгжээд яг одоо энэ хөнгөлт 240 мянган төгрөгийн хөнгөлт. Гэхдээ эн чинь нөгөө жилийн 3 сая төгрөгийн орлоготой иргэдэд гэдэг байгаа шүү дээ. Тэгээ 3 сая төгрөгийн орлоготой иргэд гэдэг маань сарын 500 мянган төгрөгийн орлоготой иргэд Монголын нийгэмд одоо өнөөдөр яг хэд байгаа юм бэ гэдэг байгаа. Хэдэн хувийг эзлээд байна? Энэ ажилтай байгаа орлоготой хүмүүсийн хэдэн хувийг эзэлж байгаа юм. Гол нь энэ 4 сая төгрөгийн орлоготой дээшээгээ 5 6 сая төгрөгийн орлоготой иргэд энэ хөнгөлөлт чинь орохгүй байгаа шүү дээ, хамаарахгүй байгаамаа. Тэгэхээр энийг дахиад одоо энэ татврын шинжилсэн татврын багц хуулинд өөрчлөлт оруулахад энэ дээр яг тодорхой хөнгөлөлтийг нэмэх үү? За Ганбатар хариулт өгье. За би танд яг одоо сарын орлого нь 500 мянган төгрөг хүртэл бол хамрагдж байгаа иргэд нь бол хамрагдалт нь бол 193 мянган хүн байна. 800 мянган сарын 800 мянган төгрөгийн орлоготой иргэд 303 мянга байна. 1 сая төгрөгийн орлоготой иргэд 52 мянга байна. 1.5 сая орлоготой нь 123 мянга байна. 2 сая төгрөгийн орлоготой нь 105 мянга байна. 2.5 сая нь бол 99 мянга байна. 3 сая төгрөгийн орлоготой иргэд 76 мянга гэдэг ийм яг статистик тоо бол байна. Тэгээ хувь хүмүүсийн 800 мянга хүртэл төгрөгийн орлогыг татвараас 100% хөнгөлөхөөр одоо татврын хуулийн дээрээ бол боловсрогдоод ажиллаж байна. Энэ яг одоо хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн төвшөнд бол энэ асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ хөнгөлт хувь хүмүүсийн 800 мянга хүртэл орлогыг татвараас 100% хөнгөлөх төслөө боловсруулаад энд бол бүхэн хамрагдгаар байгаа.
нийт цалингийн орлоготой иргэдийн 90 орчим хувь нь 3 сая. За гүйцээж хариулъя. Нийт цалингийн орлоготой иргэдийн 90 орчим хувь нь 3 сая төгрөг хүртэх цалингийн орлоготой байдаг юм байна. Тэгээс таны хэлээд байгаа энэ асуудлыг саяын дээр хувь хүмүүсийн 800 мянга хүртэл орлогыг дотроос 100 хөнгөлөхөөр төсөлтөд тусгачаад байгаа. Гэхдээ яг энэ бол эцсийн байдлаар бол засгийн газар дээр хэлэлцэгдээд засгийн газар танилцуулсны дараа бол улсын хурлд өргөн барих ийм байдалтай бол ажиллаж байгаа. Би зөвхөн танд бол энэ нөгөө хилцүүлгийн явцад ажлын хэсгийн төвшөнд ажиллаж байгаа ийм мэдээллийг бол энд өгж байгаа. Эцсийн шийдвэр засгийн газрын оролдоон дээр бол хэлцэж өргөн барихтаа бол гаргана. За хариулт хангалтгүй гэж үзээ дахин тодруулъя гэж байна. Пүрэвийн Батчим гишүүнд. Гамтрага ер нь жилийн 3 сая төгрөгийн орлоготой иргэдээ танаа яам, сангийн яам бага орлоготой тооцоод байна уу? Эсвэл дунд орлоготой иргэд гэж тооцоод үзэж байгаа юм уу? 3 сая төгрөгийн орлоготой жилийн 3 сая төгрөгийн орлоготой иргэд чинь сарда ерөөсөө 20 мянган төгрөгийн л юу авчиж байгаа. Дээшээ дахиад одоо орлого иргэдийн орлого 4 сая төгрөг сарда 4 сая төгрөгийн цалинтай 5 сая төгрөгийн цалинтай 6 сая төгрөгийн цалинтай хувийн хвшил компаниудад зүүн ажилчид нь маш их байгаа шүү дээ. Энэ хүмүүс яагаад тэгвэл дахиад энэ хөнгөлтөнд хамаарч чадахгүй байгаа вэ? За хариулт өгье. За ер нь бол яг бид сая би танд ингээд хэлсэн ингээд сарын 3 сая төгрөгийн орлоготой иргэд нийт энэ татвар төлж байгаа хувийн яг тоонд нь бол 76 мянга байгаа. Одоо тэгэхээр бид бол яг энэ бол 3 сая төгрөгөөс дээд цалинтай иргэдэг. За одоо нөгөө талдаа бид орлогын тэгш ус байдлыг арилгах манай эдийн засгийн өөрөө уул уурхай дээр түшгэлцсэн. Тэгэхээр бид бол яг прогрессив буюу шатлсан татвартай байна гэдэг дээр бол бид гол үндсэн концепцаа гаргаж байгаа. Тэгэхээр мэдээж яг энэ орлого 3 сая төгрөгнөөс дээш гэдэг төрийн албан гол 3 саяас дээш төрний цалинтай иргэдээр бид бага дунд гэж ангилж хөнгөлчлөлт бол үзүүлэхгүйгээр нийтэд нь бол бид нэр танд би уг ингээ хэлээд байгаа нь бүх нийт иргэдээ бол 800 мянган төгрөгийн сарын энийг бол хөнгөлтөө бол бүгдээ нь эдлүүлэхээр бол ингэж бол ажлын хэсгээр ярилцаад байгаа. Тэгэхээр бол одоогийн хийж байгаа шинжилгээр бүх иргэдэд орлогын дүгээс үл хамааран За одонгийн цогцөрлөх шүү асуулт асууя.